хувийн мэдээлэл дунд хотлох хийх одоо хамгаалах, устгах, авилгах гэдэг чинь болохоор бол бас л нэг цахим гэмт хэргийн бүлэгдэд хэсэгт орж байгаа үстэй тийм. За тэгэхээр эцэг их яг энэ үүдэл дээр эцэг их асран хамгаалагч багш нарын хувьд болохоор бол одоо өвчсөн сэргийлэх авах арга хэмжээний аль нь хамгийн оновчтой байгаа гэх юм судалгаануудын үр дүнгуудаас харсан юмуд байгаа юу? Одоо нэвтрүүлж авч явах, туршлага болгож авч явах, санал болгох зүйлүүд байгаа юу? Тийм. Одоо нэг угаасаа энэ чинь яг өмнө нь дурддаггүй асуудал биш шүү дээ, тийм. Угаасаа дурддагдаад явж байгаа нөгөө брэнд хөтөлбөр энэ гэж одоо нөгөө цагдаагийн ерөнхий газрын байгууллагаас бид яваад хэрэгжүүлээд байгаа аягнууд тэдний дагуу одоо нөгөө нэг хүүхдүүдийн мэдээлэл одоо зөвхөн бид нар өсвөр насны хүүхдүүдийн талаар сэдвүүдийг сонгож авч байгаа шүү дээ. Тийм учраас өсвөр насны хүүхдүүдтэй одоо нөгөө нэг интернет орчинд нь яг эцэг эхчүүд хяналт тавиад яг ямар хөө үйлдэлүүд хийж ийн тэгээд бас нөгөө Facebook дээр Messenger Kids гэж байдаг одоо нөгөө нэг яг өөрийнхөө Facebook хаяг дээр хүүхдүүдээрээ одоо ийм Messenger хаяг үүсгдэг тийм зүйлсүүдийг ингэж хэрэгжүүлэх. Тэгээд ерөнхийдөө бол ийм утсанд нь ямар нэг ийм кодгүй өөрөө утсыг ингэж илэрхийлэх юм үзэх боломжийг эцэг эхчүүд асран хамгаалагчид яг ингэж орох ойлголттой болох хэрэгтэй гэж хааны бүгдээр гарч ирсэн. Баярлалаа. Хоёр хүнээс үргэлжлүүлээд таасан. За энэ технологийн стресстэй холбоотойгоор цэвэн сүрэнгээс асуулт асуумаар байна. Энэ технологийн стрессийг бууруулахад бид бас яах ёстой юм бэ? Баярлалаа. Асуулт асуусан баярлалаа. Технологийн стресс бид нөгөө бусад алсын жишээ авч үзсэн байхгүй. Энд нөгөө өөрөөс ихтэй одоо нөгөө нэг хүчин зүйлд хамаарч үр юм уу? За бусад улсууд болохоор тийм технологи нөгөө хүчтэй нөлөөтэй байгаа асуудлууд байсан байхгүй. Тэгээд тэр улсууд яасан бэ гэхээр нөгөө нэг оюутнуудтай тийм технологи одоо тэр сургалтын засгийн болоод нөгөө ашиглах тийм заавар зөвлөлтөд аюул их тийм нэвтрүүлж нөгөө сургууль их орсон байсан. Тэгээд тэрний үр дүн буурсан гэж ер нь зөвлөмжтөрөө бичиж өгсөн байсан. Тийм бас нэг зүйл нь гэх юм бол одоо их сургуулиудад ингээд олон төрлийн платформуд ашиглаад байдаг. Жишээ нь даалгавраа хураалахдаа Teams-ээр хураалахаараа эсвэл одоо ингээд Classroom-аар хураалахаараа гэдэг. Энэ нь болохоор за яг Teams-ийг ашигладаг яг нэгдүгээр курстээ ороод ч юм уу Teams-ийг ашигладаг байх Classroom-ийг ч юм уу аль-алийг ашигладаг байгаад нэгийг сурцсан байхад ингээд бүр хоёр юм гараад ирэнгүүт хүүхэд яг аль руу нь явуулахаа мэдэхгүй ч юм уу тэрнээс л ингээд даалгавранд хоцорсон ч юм уу эсвэл даалгавраа бүр явуулж чадаагүй тийм асуудлууд амир гарч исэн оюутнуудын. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг сургуулийн зүгээс зөвхөн энэ платформоор оюутнуудын одоо даалгаврыг хураана. Энэгээр ингэнэ гэсэн ийм зохицуултуудыг бас хийж өгөх юм бол тухайн оюутнуудад бас ийм хэлбэр төвхтэй байдал үүсэхгүй, технологи стресс үүсэхгүй байх боломжтой юм байлээ. Бас гарсан. Таны асуулт дуусна. За өөр асуулт асуух гэж би нэг 2-3 дугаар хэлтэй холбоотой асуулт. Энд нөгөө үр дүн нь технологи би хараа сууж байхдаа технологи стресс нь тэр сургуулийн бүтээмжинд сөргөөр нөлөөлөх юм байна гэж одоо хараа сууж исэн чинь манай үр дүн дээр бүгд эргээр нөлөөлсөн. Тэгэхээр энэ хэмжилт нь асуудал байна уу эсвэл одоо технологи стресс ихсэх тусам тэр сургуулийн бүтээмж ихсэх юм уу сургуулийн бүтээмж гэж ямар хэсэг чинь яаж тодорхойлсон. Нэг 2 дугаар илтгэлээс 3 дугаар илтгэлээс болохоор Монголд энэ яг дефакт загварын хэмжлэгийн загварын найдвартай байдлыг ихтгэл өгшөлтөөр хөгжүүлээд судалсан байна. Яг энэ загвар ижил судалгааны онлын үндэслэлээр боловсруулсан хэмжилтийн загвар ихтгэл өгшийн хэмжилтийн загвараас ялгаатай юу яагаад дахиж одоо нэг авч хөгжүүлсэн юм гэсэн хоёр асуулт. судалгаа хийхдээ үлдэмжтэй зөвхөн хамааралтай гэсэн хариу гарна гэж бас бодож байгаа. Тэгээд харин үр дүн маань ингэж авсан болохоор бид нар бас одоо нөгөө Gen Z үеийнхэн
яг бидний нөгөө гол судалгааны хамрагтай хүмүүс байгаа. Тэгвэл нөгөө хайлт өөртөө ингээд интернетээс хайгаад юмаа ингээд авч явах бүрэн боллоо тэ мэдлэг чадвартай байгаа учраас тэрний хугацаагаар энийг ингээд улам бүтээмжтэй хэрэгээр хөлөглөд байгаа юм шиг харсан. Нөгөө үеийн онцлогоос болоод тэгээд бүтээмжийн хэмжээх асуултуудын хувьд болохоор нөгөө судалгааны загвар болгож авсан судалгаан дээр бүтээмжийг хэмжих 6 асуулт оролцсон гэсэн. Тэгээд тэр 6 асуултынхаа үеийн бүтээмжийг сурлагын бүтээмж гэдэг чинь яг ямар тодорхой ямар хүсэж юм тодорхой. Тодорхойлт нь юм. Уг нь бол нэг сурлагын амжилттай ойролцоод үгүй юм өсөх юм уу? Одоо жишээлбэл бүтээмжийн асуултууд маань сурал илүү нөгөө заалбараар үздэхэд илүү хялбар байх зэрэг юм уу? Тэгэхээр айгүй сонин үр дүн. Технологийн тэгвэл хэд ачаалаад байх тусмал бүтээмжийг сайжруулах юм байна. Тэгээ Монголд айгүй гоё гадаадын судалгаанууд дээр энэ нөлөөлөл нь одоо ирэх гэсэн юм уу? Энэ нөлөөлөлд нь гадаадын 10 судалгааг ерөөхдөө авч үзсэн. Тэгээд ихэнх судалгаан дээр нь бол эерэг хамгаалалт байсан. Тэгвэл яг энэ хэмжилтийн бас учир байна уу? Ер нь эргээр нөлөөлдөг юм уу? За сонирхолтой байна. Тэгээд нөгөө хөвцлийн үеийн гол зорилго нь аль хүчин зүйл нь илүү нөлөөлөд байгаа гэдгийг Архаад байсан үү? Тийм яг гадаадын судалгаанууд бол аль хүчин зүйл нь хамгийн хэмжүүлээд байгааг харах байгаа учраас яг эерэг зүйл хамгийн их нөлөөлөд байгаа хамгийн их эргээр нөлөөлж байгаа гэхэд халдалт жишээлбэл одоо энэ хамгийн өндөр үү шүү дээ. Тэгвэл халдаад л байх хэрэгтэй гэсэн үг. Хамгийн өндөр хэмжилтийн төвчийг болоод олж иж зөв тайлбарлахгүй бол юу байхгүй. Эсвэл халдалтаа нөгөө хамгийн өндөр оноогоо сөргөөр нь өгсөн байж магадгүй байхгүй юу? Тэгэхээр тэр хэмжилтийг нь буцаж харж иж тайлбараа зөв өгөхгүй бол энэ нөгөө дүгнэлт чинь айгүй сонирн болчиход байна. Одоогийн нөхцөл байдалтайгаа зөрчилдөг технологид нь тэгвэл халдаад л байдаг юм уу гэдэг нь айгүй. Би асууж байгаа хэлбэрээс нэгдүгээрт би аюул сайн мэдж байгаа. Би аюул хэлтээс илүү үндсэн байгаа. Ирээдүйд энэ чиглэлээр нэлээд судалгаа их шаардлагатай. Тэгээд яг тэр нөгөө хүмүүсд одоо юу гэж зөвлөгөө өгнө гэдгийг нөгөө нэг бичгээр өгөх шээ нөгөө юу гэдэг цуглуулад ингээд сурах маягаар биш чатбот юм яг нөгөө технологийн хэсгээр тэрнийхэн дагуу зөвлөгөө өгдөг байдаг гэж бодсон. Тэр автодас би юу асуумаар гэхээр ер нь нэг санхүү эдийн засгийн сургууль, Монголын сургууль хоёрын оюутнууд дунджаар нэг оюутан нэг одоо юу гэдэг хичнээн платформ хэрэглэдэг байв. За тэрнээр би яг нөгөө нэг судалгааныхаа хамгийн ихэнд хүүхдүүдээс ямар платформыг хэрэглэдэг вэ гэдгийг олон сонголттой байдлаар асуусан. За тийм ерөнхийдөө бол ойролцоогоор авч үзэх юм бол яг нөгөө нэг хүүхдийнх нь гэж шууд аваад үзчих сайн мэдчихгүй учраас ойролцоогоор бол 11 хэрэглэдэг. Тэр сургуулийн оюутан нийтлэг хэрэглэдэг хичнээн платформыг хэрэглэж хичээл одоо даалгавраа явуулах хичээлээ үзэх тийм ээ. Багштайгаа харилцахтай тэгээд агуулгаа үзэх гэх тэр болгон дээр ер нь нэг сургуулийн одоо Монголын сургууль жишээлбэл хичнээн платформ нийтлэг хэрэглэж байна. Тоо нийтлэг гэх юм бол 17 хавцаа платформ. Одоо юу орж байгаа вэ гэхээр одоо Moodle санхүү эдийн засгийн их сургуулийн хувьд болохоор Moodle Infosys гэх Монгол Улсын их сургуулийн хувьд болохоор CC гэж хэлж байгаа. Тэнгүүд тэрэн дээр нэмэгдэж юунууд байна вэ гэнгүүт Microsoft-ийн програмууд орж байгаа. Тэгээд мөн Canva ч юм уу эсвэл одоо сургалтын дэмжих одоо нөгөө багш нар хичээлийнхаа хүрээнд тоглоом тоглуулдаг Kahoot ч юм уу тиймэрхүү платформуд бүгд нэмэгдээд ерөнхийдөө бол иймэрхүү байдал. Тийм хэлний одоо нөгөө нэг орчуулгын платформуд бүгд нэмэгдсэн. Яа. маш гоо 17 гэдэг үг. Амжилттай. Дагт болмол за би ясгүй. Амар санахтай технологийн стресс IT-ийн мэргэжлээр сурж байгаа хүмүүсд хэр нөлөөлдөг юм бол одоо нөгөө Монголд генерал технологи хамаараа Монголд эерэг хамгаалалтаа болчихлаа. Халдаад явсан байна гэх юм шүү дээ.
тэгмүүд одоо та хийсэн судалгаа, гадны хийсэн судалгаанууд дээр энэ хамаатан нөрмөдүүд гадных нь бол яг аль үндэсний хийсэн судалгаа бол зэжмэрлэхнэр юм уу эсвэл дайкайд эсвэл арай өмнөх үеийнхэн дээр хийсэн судалгаа юм уу? Бидэд болохоор нөгөө нэг судлагдсан байдлын судалгаа авахдаа сүүлийн 5 жил буюу яг 20 оноос хойш оны гадаадын судлагдсан байдлын судалгаа гэсэн. Тэгээ юу судалгааны хаврын болохоор их сургуулиудын оюутнуудын гэж авч байгаа учраас бид нартай ойролцоо насны буюу Z generation-ийн үеийнхний судалгаа байгаа гэж харж авсан байна. Тэгээ нөгөө нэг сүүлийн үеийн судалгаануудыг авч ашигласан бас одоо нөгөө нэг юм технологитой холбоотой шинжилгүүд маш их явагдаж байгаа. Тэнгүүд одоо ингээд өмнөх онуудын судалгааг авчих юм бол одоогийнхтой зөрчих магадлал үүснэ гэж үзсэн учраас тэгж хасан. Тэгээд бид яг нөгөө нэг IT-ийн мэргэжлээс сурч байгаа хүмүүсийн яг юм мэдэхгүй байна. Яг өөрсдөө тэрийг яг харьцуулж судалж үзье гэж бодсон. Гэхдээ яг бизнесийн сургуулиудыг авч үзсэн. Тэгээ гадаад бол тиймэрхүү судалгаанууд маш олон байсан. Яг энэ салбар ч юм уу эсвэл энэ сургуулийн тийм судалгаанууд байсан. Баярлалаа. Нөгөө нэгдүгээр хэлээс уучлаарай дарааллын албад. Одоо нөгөө Энэ ахаа уг нь миний асуулт. За би гурван асуулт хэлчихв. Ганчингээс би нэг асуулт асуусан. За асуултыг би дамжуулъя. За Монголд ихтгэл нарийн судлаачид Тибак загвараар найдвартай байдлыг судалсан байна. Тэгээд одоо чиний танилцуулаад байгаа судалгаа тэндээс юугаараа ялгаатай юм бэ гэсэн асуулт хүн баяр асуусан. За. Тэгэхээр ихтгэл нар судлаач нар болохоор Шмидт нарын 2020 онд судлан гаргасан Тибак XS гэдэг богино асуулгын болохоор Монгол руу одоо орчуулан боловсруулж авсан байгаа. За тэр Шмидт нарын хийсэн судалгааны асуулгын онцлог нь хэм бол математикийн багш нараас авсан математикийн багш нарт яг 17 болон өмнөх оны судалгаанууд нь онцгойлоод математикийн багш нарт зориулсан судалсан боловсруулсан судалгааны асуулгууд байгаа. За тэгээд Чай Кох нарын асуулгууд нь гэх юм бол зөвхөн математик гэхгүй бусад судлагтгуунуудын багш нарт зориулж ерөнхийлөн асуулгыг бол асуудаг. Одоо жишээлбэл би математикийн арга зүйн мэдлэгтэй эсвэл би математикийн технологиудыг мэднэ гэдэг юм уу тийм асуултуудыг ерөнхийлөн би тухайн заадаг хичээлийнхаа судлагтгууны технологийн мэднэ, шинэ технологиудыг мэддэг ч гэдэг юм уу тийм асуулгыг боловсруулснараа ялгаатай байгаа. За бидний энэ удаагийн Өмнөд Говь аймгийн багш нарын 238 гаруй багш нар нийт 13 судлагтгууны за хим, биолог, физик, англи хэл, монгол хэл гээд өөр судлагтгууны багш нар байсан учраас Чай, Кох, Шмидт нарын судалгааны асуулгуудыг бол үндэслэж авсан байна. Сонсогч баярлалаа гэж Өөр асуулт ихтгэгч юм гэдэг асуулт. болоо асуух гэдэг сэдвүүдээс Одоо нөгөө нэг юу одоо манайх бид нар одоо цахим гэмтрээс сэргийлэхийн тулд одоо нөгөө эцэг эхчүүдийн цахим мэдлэгийг сайжруулах хэрэгтэй юм аа гэдгийг дээр за тэгээд дээр нөгөө манайхан өөрсдөө ингэж эцэг эхчүүд одоо 9 наснаас эхлээд бүгдээрээ гар утастай, гар утастай, сошиал network-ийг ашиглаж байна гэдэг юм. Энэ дээр бид нар өөрсдөө яг эцэг эхчүүдийг боловсруулах чухал гэдэг гэсэн бид нар бас дахиад эцэг эхчүүдийн зөвлөмж гэдэг яриад тэрүүн дээр санал болгож байгаа янз бүрийн нөгөө аппликейшнуд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл онцны хүүхдүүд насын зааж өгöd нөгөө family link гэх юм уу. Тиймэрхүү одоо санал болгож байгаа тийм юмнууд байдаг гэдэг олон улсад нөгөө хэрэглэгдэж байгаа түүлүүдийг аппликейшнуудыг юм бол харьцуулж аль нь арай түгээмж ашиглагддаг юм бол гэдэг дээр одоо манайхтай ижилхэн нөхцөл байдалтай улс орнууд дээр байна шүү дээ. Тэгэхээр тэднэр дээр тэр талаар юу судалгаа хийсэн болов уу? Нөгөө ашиглаж байгаа аппликейшнуудын талаар. Яг юм бүр бол судалгаагүй. Гэхдээ нөгөө нэг судалгаануудыг уншаад явж байгаа үед харагдсан нь нөгөө нэг Facebook бот-ийн Messenger гэх гээд тэр л аягүй ашиглагддаг байна гэж Америкийн нэгдсэн улс дээр.
Канада улс төрөлтэй тэрийг аюул ашиглах юм байна гэж ойлгосон. Тэрээс яг энэ табуу За ингээд хэлцүүлгийн хугацаа дууссан байна.